манайханд нэг ийм зовлон битгий. Ялангуяа энэ манай ах нар. Сайдын сураг гарахаар л гүйчихнэ. За хурдтай шүү дээ бас энэ ордны коридороор. Тэг өнгөрсөн жил яг тийм болж ирсэн. Тэгээ манай энэ шадар сайд, Батлан хамгааллын сайд, барилгын сайд гурав сайхан тавигдчихсэн. Яг одоо ингээл ах нь одоо сүүлийн удаа шүү дээ. Одоо өөр шанс байхгүй ах нарыгаа дэмжиж одоо. Сайхан одоо ингээд намынхаа эвнийг ив гавыг бариад одоо төрийнхээ ажлыг ингээд сайхан явуулнаа л гэдэг. Тэгээ сүүлдээ хүн танихаа байчин да сарын дараа. Өрөөнд нь ороод явхаар чи хин блэ яах гэж юу? Тийм үү наашаа суу нэг балга цаа уугаад одоо гар гэдэг ингээд загнаад таглаа. Яах вэ тэрэн ч яах вэ? Тэг яг ерөнхий сайдтай бас хань болж чадах уу? Одоо ер нь бий боллоо гэж боддгоо юм уу? Энэ залуучуудаас нэгэн ч гэсэн хөрх юм энэ төрийн сайд хийж үзэг. Дадлага туршлага сууг би болохгүй л хажууд нь хил заад зураа зөвлөөд явъя гэж боддгоо юм уу та? Одоо ингэ байж тань гамбаа мамбаа нэг хоёр маяр гэл ингээл залуучууд байж тэр жахлан махлан гэл жижиг дунд монд ярьдаг энэ үн үхрийн пермэрэм ярьдаг хүмүүс зөндөл биш. Тэ. Тэг би зүгээр энийг улаан гишүүнээс асуух гэсэн. Тэгээд одоо манай энэ ахмадууд яадаг вэ гэхээр би нэг юм хэлээ. Энэ манай нам жоохон ажин түжин ив нэгдэл хагарлаа цуурлаа. Тэгээд одоо тэр сайд дээр тогтохгүй. Дахиад нэг даргын суудлын онгоох сураг гарвал дахиад хурд авчих шүү дээ. 3 дугаар 4 дугаар араандаа хийгээл төрийн ордны коридороор. Айгүй л их хурлын даргын сураг гарвал араандаа хийгээ шаашна. Айгүй л бүр ерөнхий сайдын араанд хийгээ шаажиж магадгүй шүү. Дахивчиж. Тийм учраас бол одоо иймэрхүү буруу жишгийг н ах нар маань үлзүүлээд байгаа маа. Энэ намын ив нэгдэл мэгдэл гэдэг юмыг бол одоо тэгэл нөгөө төрийн ноён нуруу туршлага жудаг зарчим мартчих шүү дээ. Би одоо өнгөрсөн жил надтай ирж уулзаа сайдуулыг ярьжсэн 3 ахыхын жишгээр л ярьж байгаа.